Хай. Өнөөдөр би чинь энэ жилийн анхны цаас орж байна. Цаас ер нь гоё штэ. Цаас нь дуртай. Ер нь өвлөө улиралт хамгийн дуртай. Цаастай өвөл мөстэй өвөл. Цан чаргаар голгодог өвөл. Хүүхэд бидний хүлээдэг өвөл, хөтөнгөлгөө хөсдөг өвөл. Цан чаргаар голохгүй бол цасан охин гомдоо явчих байх та. Зүг гэж мэгэд. Цэцэрлэгт байхдаа чижилжсэн шүлхий. Ер нь анхны цаас орохоор амар гоё юм аа. Сэтгэл баясаад идэв. Ер нь цаасны талаарх дурсамж гэвэл ер нь багтаа жоохондоо цасаар тоглож исэн үеийн л дурсамж орж ирж байна. Манайх нөгөө намайг баг байхад нэгдүгээр хорооллын нөгөө цэнхэр 9 давхруудад амьдэрдэг ус аахгүй юу? Тэгэд яг орцны урд замтай тэгэд замын цаанд уултай байсан. Айгуу гоё штэ, бид нэр айгуу их ууланд гарч тоглолдог гэсэн. Тэгэд өвөлдөө бол манайх нөгөө нэм завчарг хоод ичдэг гэсэн баггүй юу? Тэгэд өвөл болохоор аав дүүт хоёрыг чарган дээр суулгаад тэгэд чарганы осрыг нөгөө нохооны цээж өвчнээс ингээд уяад тэгэд өөрөө урд гараагүй чин заа. Тэгэл нохой хараас амар хурдангүйгэл бит хоёр нөгөө нэг чарган дээр ёо. Гой голгож юм чи. Манай тэр нохой бараг цасны нохой байсан баха. Цасны нохой гэд нөө пүүдл гэдэг үл. За мэдгүй юу гэдэг чил үгүй мэдгүй. Ямар ч гэсэн тэр нохой цасн дээр амар сайн бит хоёрыг л авал гулгуулаад өвөлжөнгөө бол тоглолцдог л хэсэ. Өнөөдөр нөхөрт хоёрын одоо анх үерхэж эхэлснээс хойш 11 дахь жилээ. 11 жил гэхээр амар урт бааз. Хизээдээс ч хамтдаа 11 жил болсон гэж юу. 11 сар шиг өнгөрлөө гэж мэгэд. Яаж баярлах юм гэж юу? Өнөөдөр цас мөстэй юм чин гадаа хальтргаа гулгаа ихтэй. Них гадар явахгүй. Нөхөр орой ажиллаад харангуут нь гадар уулзаж хоолнд ороод тэгэл болоо. Бит хоёр угаасаа өмнө нь ярьсан мэсэн би бидээ бэлэг бэлтгэхгүй шүү энэ удаа гэд. Яагаад гэвэл ойр дугаасаа зардлаа аягүй ихтэй байгаа болохоор аль нэг бэлэг авахыг хүсэвгүй. Тэгэд ч угаасаа би бидээ бэлэг өгдөг баярууд олон юм чинь тэгэд зүгээрээ. Ер нь анх яг ингээл нөхөртөөгөө танилцаал үерхэж эхлээл бит хоёр ер нь нэлийн өөр хүмүүс юм байна гэж айгүй ойлгочихсон. Анх бит хоёр үерхдэг байхдаа амар их мууддаг гэсэн шүү дээ. Би ганцаараа ажиллаад идэггүйсэн. Нөхөр бас ингээд амар ядаргаатай ингээд дандаа хүнийг ингээд гомдоох юм хийн. Тэгчээ ингээд уучлаарай гэдэг заа. Тэг би бүр сүл рүүгээ чи бити надад уучлаарай гэдэг. Би чиний уучлаарай гэхэд сонсмооргүй байна. Чи анхнаасаа бити надад хүн гомдоох юм хийгээд байгаа ч. Бити амиа удаад байгаа чинь тэргэл. Айгүйх маргалддаг гэсэн. Тэгэд ер нь бит хоёрын зан арын шин юмыг харах өнцөг ер нь жоохон ондоо байсан баг. Тэгээ тэрнээсээ болоод ингээд юм дээр айгүйх маргалтаад идвэсэн. Тэгэл яах вэ? Дараа нь тэгэл чи яагаад тэгсэн гэл ингээд ярилцгаараа өөртөө өнцгийг ингээд тайлбарлахаар нөгөө нь нас ингээд ойлгоно штэ. Аа, тийм биш дээ. Энэ бас зүйл юм биш дээ гэд ингээд би бинийг ингээд ойлгоод хүлээн зөвшөөрдөг болчоор одоо ингээд яг нөө Рубик шоо шиг ингээд би бинийхээ сул талыг нөхөөд ингээд яг таарчдаг байхгүй юу? Хэдэн жилийн өмнө нөхөр хоёр ажиллаа таарчаал гэрлүүг алхаж исэн. Тэгэл замдаа юм ярьж байгаа л за юу ярьжсэн нь мартчихжээ. Ямар ч гэсэн нөхөр хүн болгон захирал болохыг хүсэхгүй штэ гэт хийжсэн байхгүй юу? Тэгэд би юу яриад аа хүн болгон хамгийн сайхан руу тэмүүлнэ. Хүн болгон хамгийн дээд оргил руу тэмүүлж хамгийн ихийг буцааж авахыг хүсчихээ гэд миний яг тэр өнцөг тухайн үеийн зан арин шин үзэл бодол бүгдээ яг энэ үгэндээ л таарсан нэг тийм байсан байхгүй юу? Тэгэд нөхөр болохоор үгүй штэ өндөр байр суурь дээр байх тусмаа илүү ихийг өөрөөсөө гаргах болно. Илүү их өндөр хариуцлагатай болно. Тэгснээс уртгаа хийгээл өөртөө боломжийг цалингаа аваад ингээд амьдрахыг хүсчихээ хүмүүс зөндөл байгаа штгээд нэг тэгжсэн заа. Гэтэ тэр ярианаас хойш бит хоёрын энэ өнцөгдөх байр суурь шууд ингээ өөрчлөгдсөн юм санагдаад идэв штэ. Хай. Сая яасан гэж. Би нөгөө хүүгээ сургуулиас нь авчаад нөхөртөө нэг моолд уулзна гээд мопед онц явж исэн. Өнөөдөр энэ жилийн Бээжингийн анхны цас орсон байхгүй юу. Тэгээд газар өөр амар гулгаатай байсан.
Тэгэд бит хоёр яг мопедны замаар мопед унцсан би угаасаа хурдан амар баг дээр барьж исэн. Тэгсэн явж исэн чинь гулгаад ингээд шууд уртлын дугуй ихлээл ингээд салгалчихж байгаа байхгүй. Артлын дугуй бас ингээд дагаж өөр тишээ ингээд эргэлдээд тэгээд өрөөл бас ингээд алдагдчихж байгаа байхгүй. Би тэгээд амар яана гэд торомсоо атгсан чи бүр ингээд юус зогсохгүй амар яваад за тэгээд гулгаад бит хоёр унтсан. Шууд хажууд тишээ бөөрөөрөө. Йоо амар айлж тэгэл би амар чангашгаарал хөр хамт хүүгээ гимтчихгүй гэж мопедэн дарагдчихгүй гэж яаж байгаа юм чи. Тэгсэн чи хараа азар гайгүй. Тэгсэн чи арт нэг хүрээлтийн хоёр ажилтан бас мопедтэй явжсэн. Нэг харсан чил нэг нь нөгөө хүүг барьцсан өмдөнд гүвцэн. Нөгөө нэг хүүг нь нөгөө хичээлхэн зүнхэн шидэгтчиж тэрийг барьцсан явчихад. Гайгүй. Тэгээд би шээ санаа зовоод ах юм юу бахтай айж байгаа юм чи тийм амар эвгүй санагдаад яагаад за бодлие гэж бодоо. Тэгээд мопедо тэр чигтэн тэнцээ хаяат. Тэгээ алхаа явууч. Аюултай юм байна гэхдээ тэгэхээр цастай мөстэй мопед тонохгүй айсан. За сая дондор нь яриатай бичлэг орчлоо. Одоо үргэлжлэл яриа за. За тэгээ юу ярих гэдсэн бэ гэхлээр ер нь тэгээд хосууд хамтдаа тодорхой хугацаа өнгөрөөгөөд бие биендээ итгэж найдаж бие биенийг илүү ойлгох их хичээх тусмаа одоо хүн ганцаараа байхдаа ганцхан өөрийн гэсэн үзэл бодлоор дэлхийг харна штэ. Өөр хүнийг ингээд ойлгох тусмаа ядаж өөрт нь сонголт өөр хүний бас нэг хараа нэмэгдэж гин гэдэг чинь амьдралыг харах үнцөг, зан төлөв, ухаан санаанд нь хүртэл ингээд нөлөөлөд илүү одоо ухаалаг, хариуцлагатай болох боломжтой юм шиг санагдаад идэв. Зан төлөв, үзэл бодлын хувьд ер нь би ингээд өөрөөсөө шаал ондоо нөхрийгөө мэдээл ойлгож хүлээн зөвшөөрдөг болоод сүүл рүүгээ тэрийг бүр зүү юм шиг хараад тэгэд ингээд би бидээ одоо уусаад би биенийхээ одоо тэр дотор хүнээс солиод гэх юм уу. Тэгэд олон жил хамтдаа болсон хосууд чи хүмүүс бүр нэг хүн шиг болсон гэж ярьдэн штэ. Тэр л үнцэг байдаг баг. Тэгээд ер нь хайр дурлалтай учирч хантай болох нь хүний амьдралд хэрхэн нөлөөдөг талаар л ярьчлаа. Тэгэхээс биш яг хос хоёрын хоорондын одоо тэр халуун-далай харилцааг бол хосод хоорондоо ярихад л болох байх. За тэгээ бүгдээрэнд нь гал халуун хайртайгаа уулзрахыг хүсье ерөөе. За бай бай.